Батнайрамд гишүүн маш чухал асуудал гарч байгаа. За энэ олон улсын парламентын холбоо бол 62 жилийн өмнө байгуулагдсан. Одоо 62 онд манайх гишүүнээр илссэн. Тэгээд 180 орныг багтааж байгаа гэдэг утгаараа яг энэ 180 орны парламентын дуршлаг, сайн муу түүх ингээд бүгд байгаа. За ер нь зүгээр шулуухан хэлэхэд сүүлийн жилүүдэд бол энэ дэлхийн нийтийн хувьд энэ эдрэттэй бүс нутгийн асуудлууд гээд маш олон асуудал. Дээрэс нь сүүлийн үед энэ Европт болж байгаа энэ докторгүй байдал руу чиглэсэн гээд энэ бүх зүйл үйл явцууд бол энэ парламентын засаглалд маш том шалгуур болж байгаа. Хэдийгээр олон зуун жил болсон одоо парламентын засаглалд төлөвлөсөн орнууд ч гэсэн тэр нь парламентын төгс төгөлдөр гэсэн үг бол биш. Байнга л одоо популизмын асуудал, дээрэс нь одоо шашин хоорондын асуудал, дээрэс нь одоо ингээд бүс нутгийн хямралтай холбоотой маш олон асуудлууд байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ парламентын олон улсын парламентын холбооч гэсэн энэ шин тутам гарч ирж байгаа нийгмийн сорилт бэрхшээл, за дээрэс нь технологитой холбоотой эдгээр асуудлууд дээр ер нь яаж иргэдийнхэн санал бодлыг илүү төлөхөө тусгаж байх юм бэ гэдэг дээр бол маш чухал анхаарч байгаа. За бидний хувьд гэх юм бол энэ 126 одоо судалтай парламентын дизайныг бол авахтаа бол Шинэ Зеланд улсаас бас нэлээд ингээд туршлага судалж ирсэн. За миний хувьд бол Монгол Шинэ Зеландын парламентын бас бүлэгний ахлагчаар ажиллаж байгаа. Энэ чиглэлээр бас нэлээд судалгаануудыг бас их хурлын даргын чиглэлээр бас ингээд хийж байгаа. За ер нь бол сайн туршлагууд дээр бол нэлээд ажиллаа явьж байгаа. За хоёрдугаарт нь таны нэг хариуцж байгаа ажлын хэсэг бас байгаамаа, стандарттай холбоотой. Ер нь бол энэ иргэний эрхийг хангана гэдэг, иргэн төвд байна гэдэг бол ерөөсөө стандартын асуудал юм байл. Зам талбай барьсан ч тэр, хүнсний аюулгүй байдал ярьсан ч тэр, усны хатуулагын асуудал ярьсан ч тэр, түгжирл агаарын бохирдол ярьсан ч тэр, бүхэл юм дээр стандартын асуудал яригдчих. Ийм эзэн биегүй хүн төвтэй гэдэг ингэж чихэр долоолгосон биш. Яг тодорхой хүн төвтэй бодлогын шалгуур өөрөө тэр бүх төрлийн хүндээ чиглэсэн л стандарт юм байна гэж үзэж байгаа. Тийм учраас бас Батнайрамд гишүүн энэ маш чухал ажлын хэсгийг ахалж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын хуулиудад стандартыг зөв оновчлолтойгоор гаргаж ирэх, энэ нь угтаа цаашлаад хүний хэрэгжлийг хангасан нөгөө хүндээ чиглэсэн ээлтэй хүмүүнлэг иргэний нийгмийг л одоо байгуулахад энэ стандартыг бид нэр авч үзэж байгаа юм шүү. Тийм учраас бас энэ таны санаачлал цаашлаад таны ажлын хэсгээс гарах тэр стандартын ач холбогдолтой шийдвэр гаргалтууд чинь бас эргээд энэ парламентын шийдвэр гаргалт болон энэ одоо зохицуултын дотроо бас ингээд шалгуур үзүүлэлт болоод ороод явах ёстой гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол бид нар 180 орнтой бүгднтэй нь бол нэг бүрчлэн мэдээ туршлага судлаагүй. Гэхдээ гол санаануудаа олон улсын парламентын холбооноос ирсэн 9 саналыг энэ тусгасан байгаа. 9 саналыг тусгасан. Урд нь бол санан бичгийн төвшөнд байнга ингээд одоо ажлуудаа уялдуулаад яваад байгаа гэсэн үг. Тийм учраас энэ бол олон улсын чиг хандлагад нийцсэн, олон улс дахь хүн эрхийг хамгаалах шийдвэр гаргалтын чиг хандлагад нийцсэн стратеги болох гэж бид нар хүсэж байсан байгаамаа.